Хаан банк болон тогтвортой ноос ноолуурын эвсэл хамтран бүтээв. Энэ хичээлээр хувийн болон бичил бизнес эрхлэгчид өдөр тутмын орлого зардлаа хөтөлбөрийн ач холбогдол болон хэрхэн яаж бүртгэх алхмуудын талаар бүгдээрээ ярилцсан. Мөнгө олохоос илүү мөнгөө хэрхэн зарцуулж байгаа мэддэг байх нь илүү чухал гэж олон хүмүүс хэлдэг. За энэ зүгээр ч нэг үг биш юм. Жишээлбэл Малчин Батбаяр энэ хаврын ноолуураа зараад сая 500 мянган төгрөг олжээ. За тэр энэ мөнгөөрөө 500 мянган төгрөгөөр мотоциклынхаа засварт 300 мянган төгрөгийг зах дээр гинтийн санаанд орсон олон зүйлс худалдаж аваад 200 мянган төгрөгөөр нь хөршөштөө зээлүүлээд харин үлдсэнийг нь хоол хүнс болон унаа өдөр тутмын жижиг зардлуудтай зарцуулаад алга болсон. За нөгөө нэг жишээ нь бол ногоочин цэцэг сүрэн. Цэцэг сүрэнгийн хувьд болохоор намрын ургацынхаа орлогын 2 сая төгрөг орж ирсэн. За үүнээсээ 400 мянган төгрөгийг зээлийн зарцуулалттай төлж 300 мянган төгрөгийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдаж авахтаа зарцуулж 500 мянган төгрөгийг шинэ хувьц болон хичээлийн хэрэгслийн худалдан авалтаа хийжээ. Харин үлдсэн мөнгө нь аар сар зүйлд зарцуулсан. Цэцэг сүрэнгийн хувьд сарын сүүлд түүнд хөрөнгө оруулалт хийх хүлэмжийнхаа тоног төхөөрөмжийг шинжлэхэд мөнгө үлдээгүй. Яагаад гэж вэ? Өдөр бүр орлого зарлаа тэмдэглэдэг байсан бол юунд мөнгө зарцуулж байгаагаа мэдэх боломжтой байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үр дүнгүй зарцуулалтаа мэдэх боломжтой, хуримтлах хийх боломж байгаа гэдээ харах болно. Мөн ирээдүйн орлого болон зарлаа оновчтой төлөвлөх сэтгэл зүйтэй болох байсан. Та яг одоо төрөвч болон хэтвч банкныхаа дансаа хараад мөнгөө юунд зарцуулсан бэ гэдгээ хэлэх боломжтой юм. Хэрвээ жоохон эргэлзэж байгаа бол бидний ихэнх нь орлого олдогч түүнийгээ юунд зарцуулж байгаагаа төдийлөн бүртгэхгүй өнгөрүүлдэг. Хамгийн энгийн санхүүгийн зуршил бол орлого зарлаа тэмдэглэх юм шүү. Мөнгөө тэмдэглэж бүртгэх гэдэг нь өөртөө итгэх итгэлийг өсгөж санхүүгийн эрх чөлөөлөл хийх анхны алхам болдог. Энэ бол хизээж оройтхгүй харин яг одоо эхлэх хамгийн зөв арга. За одоо таны санхүүгийн хяналтыг сайжруулах алхмуудын талаар ярилцъя. Яагаад мөнгө бүртгэх хэрэгтэй гэж вэ? Нэгдүгээр зардлаа удирдах боломжтой. Бүртгэл хөдөлснөөр зардлын мөн чанарыг ялгаж сурна. Шаардлагатай, дээрэс нь үргэлжлэн зардлуудаа харах боломжтой. Мөн ухаалаг зардлуудаа ч гэсэн харах, таних боломжийг олгоно. Санамсаргүй, давтамжтай гарч байгаа илүү зардлуудыг таньж танах арга хэмжээ авахд ч туслана. Мөн тоо мэдээлэлээр үндэслэн сэтгэл хөдлөлөөрөө биш, харин логик үндэслэлтэй шийдвэр гаргалтуудыг хийх боломжтой. Хоёрдугаарт орлого зардлын бодит байдлаа ойлгоно. Бүртгэлтэй бол та орлогоосаа хаанаас орж ирсэн, юунд зарцуулагдаж байгаагаа яг таг харах боломжтой болно гэсэн үг. За энэ нь орлого нэмэгдүүлэх боломжоо тодорхойлох ч туслана. Жишээлбэл орлогочин сүү ноолоор борлуулж орсон орлого уу гэдгийг харах боломжтой. Аль нь илүү орлого авчирж байгааг ч гэсэн бүрэн таньж мэдэх боломжтой. Мөн зардал юунд хамгийн их гарч байгаагаа ч гэсэн харж анзаарснаар үр ашиггүй хэрэглээг хязгаарлах боломжийг олгох. За 3-р хуримтлалын суурь тавигдана. Хэрвээ та мөнгөө хөтөлж байгаа бол дараа нь үлдэх үү гэж айхын оронд харин дараа нь үлдээх төлөвлөгөө гаргах боломжийг бий болгоно. Харин зорилгоо заавал том тавихгүйгээр жижиг зорилго тавил танд илүү хүрэхэд хэлбэр гарах болно. 4-р өөртөө эрх чөлөө бий болгоно. Бүртгэлтэй санхүүгийн амьдрал таны санамсаргүй шийдвэрээс зорилготой төлөвлөлтөө чиглүүлдэг. Санхүүгийн ухаалаг хяналт ба сэтгэл зүйн тайван байдал өөртөө итгэлийг дагуулдаг бол хизээ мөнгөгүй болох вэ гэж айсныхаа оронд юунд хэрхэн хуримтлуулах вэ гэдэг итгэлтэй болно гэсэн үг. Мэдээж та яаж бүртгэх вэ гэж асууж байгаа баг. Эхний алхам бүртгэл хөдлөх дэвтэр гарга. Өдөр бүрийн орлого зардлага огноо тайлбартаагаар бичээрэй. Тэмдэглэлээ хөтөлснөөр та 7 хоног болгон сар болгоныхоо орлого болон зарцуулалтыг тухай бүрээр нь харах боломжтой. Ингэснээр та өдөр бүрийн санхүүгийн орлого зарлаа тэмдэглэх дадалтай болохоос гадна өөрийн мөнгөний хөдөлгөөнийг ухамсарлаж анхаарлаа төвлөрүүлэх боломжтой. Хоёр дахь алхам орлого зарлаа ангилж тодорхой болгох хэрэгтэй. За орлого болон зарлаа ангилах нь зөвхөн бүртгэхийн нэр биш, санхүүгээ ойлгож удирдах анхны алхамчин болно. Мэдээж орлогоо тогтмол орлого, цалингаас орж ирж байгаа тэтгэврийн орлого гэдгээ урьдчилан төлөвлөхөд чинь илүү тохиромжтой амархан байдаг орлогууд. Харин удирдлын шин чанартай орлогууд. Энэ нь өөрөө ноолуур, эсвэл намрын ургацаас олж байгаа орлогуудаа төлөвлөх, харах боломжийг олгоно. За мэдээж 3 дахь нэмэлт орлого. Жижиг 8 худалдаа болон магадгүй та
тодорхой гэрээ ч юм уу эсвэл морь уналгатаа нэмэлт орлогууд олж болно. Энэ орлого чинь хуримтлал эсвэл гинтийн зардал зориулах боломжтой орлогууд гэсэн. Харин зардлын хувьд шаардлагатай зардлууд хүнс ийм боловсролд зарцуулагдаж байгаа орлогууд бол өсөлтөнд чиглэсэн зардалч байж болно. Энэ нь хөрөнгө оруулалт болон бизнесийг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа ирээдүйн орлогыг нэмэгдүүлэх боломжтой зардлуудаа хэлнэ. 3 дахь зардлын англи маань үргэлжлэн буюу давтан хэрэглээгүй зардал. Энэ ихэнхдээ сэтгэл хөдлөлөөр хийсэн худалдан авалтуудыг хэлнэ. Энийг хэмнэх боломжтой зардлууд гэж харна. За ийм байдлаар орлого зардлаа ангилж бичснээр та юунд илүү анхаарал хандуулах шаардлагатай вэ гэдгийг дэвтэрнээсээ бүрэн харах боломжтой. Орлогуудаа хараад авчна, зардлуудаа мөн ялгаад харчна. За магадгүй хүсвэл та эдгээрүүдээ өнгөөр ялгах боломжтой. Тогтмол орлогоо, за гинтийн нэмэлт олж байгаа орлогоо, эсвэл зайлшгүй шаардлагатай байгаа зардлуудаа болон үргэлжлэн зардлуудаа ялгаатай өнгөөр тэмдэглэж харснаар магадгүй дээр хүснэгтээс та харах боломжтой. За орлого зардлыг ангилах жишээ дээрх өнгөөр ялгаснаар та харж байна. Жишээлбэл үргэлжлэн зардлын хувьд тайлбар дээр нь сэтгэл хөдлөлөөр хийсэн худалдан авалт буюу шинэ цамцанд 40 мянган төгрөг зарцуулсан гэдгийг харж болно. Энэчнээс бид нар юунаас илүү орлого олж байна, юунд илүү зарцуулалт хийж байна, аль зардлыг хэмнэх боломжтой вэ гэдгийг харах боломжийг олгож байна. 3 дугаар алхам 7 хоног болон сар бүрээр нь тайлагнаа бэлтгэх. Орлого зардлаа 7 хоног бүрээр нэгэнд бүртгэсэн бол өнгөрсөн хугацаанд мөнгөө хэрхэн зарцуулсан бэ гэдгийг та бодиттой мэдээлэлтэй болно. Үүн дээрээ тулгуурлаж та эх сарынхаа, эх 7 хоногийнхаа төсвийг бэлтгэх боломжтой. Ингэснээр та санхүүгийн хяналтчин сайдарч, зорилго хэрэгцээгээ ялгаж сурах эхлэлчин болно. Тиймээс та хэдэн төгрөгийн орлого орсон, юунд зарцуулсан, хаанаас хэмнэх боломжтой, дараа сарын 7 хоногийн санхүүгийн зорилго чи юу байх вэ гэдгээ төсвөө бодиттой бэлтгэж чадамжтай болно гэсэн үг. За дээр хүснэгтэн дээр 7 хоног болгоноор орлого болон зардлуудаа тайлбартаагаар тогтмол орлого уу, улирлын шин чанартай орлого уу, шаардлагатай зардал уу, үргэлжлэн зардал уу байсан уу гэдгийг тодорхойлох боломжтой. Үүн дээрээ өөрийнхөө дүгнэлтийг бичиж харах юм бол санхүүгээ хөтлөх гэдэг нь зөвхөн тоо тэмдэглэх бус өөрийгөө хүнддэг, ирээдүгөө бүтээх ухаалаг алхам юм. Таны тэмдэглэсэн төгрөг бүр таны зорилгын төлөө алхаж буй алхам юм. Санамсаргүй хэрэглэнээс зорилготой амьдрал руу, айдасгүй санхүү рүү, ухаалаг ирээдүй өнөөдөр та орлого зардлаа тэмдэглэж эхлээрэй. Танд амжилт хүсье.